Сайн бацгаана уу? Намайг Сумигийн Должин гэдэг 2019 оны 10 дугаар сараас Монголын мянганы сорилтын санд худалдаа авах ажиллагааны мэргэжлээр ажиллаж байгаа юм хүн байна. Ингээд хамтдаа миний ажлын нэг өдөртөө танилцгаая. Би өглөөд бол ер нь ажилласаа 30-40 минутын өмнө л ирдэг. Ирээд одоо энэ хоёр компьютерхаа өмнө ингээд компьютераа хасаагаад имэйлүүдээ шалгаад тухайн өдөр одоо ямар багуудаас ямар хүсэлт ирсэн бэ гэдэгт дээр нь ингэж улбалаад ажиллаа эрэмблээд ингээд төлөвлөгөө гаргахаас миний бол ажил эхэлдэг. За өнөөдрийн хувьд бол хамгийн ихэнд одоо эрэмблэгдэж байгаа ажил маань болохоор худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөнд одоо нэмэлт өөрчлөлт оруулах ийм ажил байгаа. Энийг бол зэгцлээд бид нар бол мянганы сорилтын корпорац руу батлуулахаар явуулна. За дараагийн ажил маань бол хэдүүл одоо хөтөлбөрийн хаалтын олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг өгүүлэх зөвлөхийг цогон шалгаруулах одоо ийм хуралд орно. Үүний дараа нийт бол би өнөөдөр нэг 4 үнэтэй ажил бол төлөвлөсөн байгаа. Усны ухаалаг тоолуур мэдээлэл дамжуулагч, ухаалаг одоо тоолуурыг нийлүүлэх юм ханган нийлүүлэгчийг шалгаруулах, үнэлгээний тайланг болон унших хамун шалгарсан болон шалгараагүй компаниудад илгээх одоо нөгөө мэдээллийг унших юм уншиж хянах ийм одоо бас нэг ажил байна. За тэгээ үдээс хойштой бол төсөл маань хаагдахтай холбоотой бол би үдээс хойш нэг 2 цагийн бол архивын бичиг баримтыг цэгцлэх төр бол зарцуулдаг байгаа. Тэгэхээр ийм үндсэн 4 ажлыг бол одоо төлөвлөсөн байна. За манай худалдаа авах ажиллагааны баг бол нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс 3 нь болохоор мянганы сорилтын сангийн одоо баг гэж явдаг. Энэ болохоор 2 мэргэжлийн захиралтай. За нөгөө үлдсэн 7 хүн маань болохоор манай худалдаа авах ажиллагааны зөвлөх баг гэж явдаг. Бид нар бол одоо худалдаа авах ажиллагааны төлөөлөгчийн газар гэж нэрлэдэг байгаа. За энэ байгууллага маань болохоор 2018 оноос хойш бид нартай ингэж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр мянганы сорилтын корпорацийн одоо хэрэгжиж байгаа компаниудын нэг онцлог болохоор энэ хөндлөнгийн бие даасан одоо байгууллагаар санхүү болон худалдаа авахаа энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг ийм онцлогтой байгаа. Энэ жишгээр бол одоо 2018 онд зөвлөхийг хосмол үнэлгээний аргаар сонгон шалгаруулсан юм олон улсын нээлттэй тендерт энэ баг маань ялж ингээд 18 оноос хойш бид нартай хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр энэ байгууллага маань одоо манайхтай яаж хамтардаг вэ гэхээр бид нар харилцан нэгэндээ бол одоо хяналт тавьж худалдаа авах ажиллагааг бол зохион байгуулдаг. Тэгэхээр манай зөвлөх баг бол одоо ерөнхийдөө гол үнэлгээний хорооноодын уулзалтуудыг бол ингэж одоо зохион байгуулад тэгээд тэрнийхээ тайлан гаргаад одоо манай баг буюу мянганы сорилтын сан руу илгээж ингэж давхар хяналттай явж ингэж ажилладаг байгаа. За одоо би архивын өрөөндөө орж ирж байна. Ингээд энэ чинь манай архивын зөвлөх ажилтнууд маань ажилладаг. Манай архивын зөвлөхүүд маань болохоор манай одоо тендерийн баримт бичгүүдийг ингээд гэрийн амжилттай хэрэгжиж дууссан тендерийн баримт бичгүүдийг ингээд стандартын дагуу архивын төв газарт ингэж хүлээлгэж өгөхөд ингэж бид нарт одоо тусламж үзүүлж ингэж бэлддэг байгаа. За миний одоо үүрэг болохоор яадгүй гэхээр бид нар одоо өмнөх жилүүдэд өнөөдрийн байдлаар бол 22 оны бичиг баримт дээр ажиллаж байгаа. Тэгээ энэ ажилласан бичиг баримтаа Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац руу явуулаад тэд нар маань хянаад эргээд явуулахаар би энэ архивын ажилтнуудаа оруулж өгöd ингээд бид нар архивын төв газарт тушаахад ингэж бэлэн болгоод хавцлаад ингээд явдаг байгаа. За хэдүүлээсээ манай архивын зөвлөхүүдийн бэлдсэн материалуудтай танилцлаа. Одоо ишээгээ хэдүүлээ манай архивыг материалуудыг хадгалдаг юм өрөө байгаа. Ишээ хэдүүлээ орж танилццгаая. Төрөнд би нөгөө ярьсан одоо манай архивын зөвлөхүүд ингээд бид нарын хяналт шалсан материалуудыг одоо бүгдийг ингэж хавцлаад үндэсний төв архив төхөд ингэж бэлэн болгодог байгаа. Тэгээ одоо энэ чинь ингэж бэлдсэн материалууд маань байна. Манайх бол компакт гэрээ эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 269 гэрээ байгуулад үүнээс 183 гэрээ нь бол ингэж амжилттай хэрэгжиж дууссан байгаа. Тэгэхээр эднэр маань бол одоо тэр гэрээнүүдийн материал гэсэн үг. Анхнаасаа сонгон шалгаруулалтаас эхлээд гэрээ хаагдтал ингэж бүрдүүлсэн материалуудыг архивын төв газарт өгөхөд ингэ бэлтгэсэн байгаа. Энийг ингээд бүгдээрээ нэмэгцэгцтэй болохоор хайрцаглаад үндэсний архивын газарт ингээд хүлээлгэж өгдөг байгаа. Монгол Улсын засгийн газар болон Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан ус хангамжийг нэмэгдүүлэх одоо компакт 2 бол одоо ингээ 2026 оны 3 сарын 31-нд бол ингээд хэрэгжиж дуусахад одоо ойрхон болсон байгаа. Монголын мянганы сорилтын сангийн ус хангамжийг нэмэгдүүлэх
одоо энэ 20 дугаар компакт хэрэгжснээр Улаанбаатар хотод иргэд ойрын хэдэн 10 жилдээ ундны усны хомсдолд орохгүй энэ талаар санаа зовхгүй байх юм нөхцөл байдал бүрдэж байгаараа онцлогтой маа. Миний ажлын нэг өдөртөө танилцсан та бүхэндээ баярлалаа. Бидний ус бидний ирээдүй. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баттгах.